Эртээ урдын цагт 3 дэггүй бүжин эхийнхээ хамт тоглог дулаахан үүрэндээ амьдардаг байжээ. Нэг өдөр ээж нь одоо та нар том болжээ. Ор хэвтрийг чинь томруулахгүй бол болохгүй. Энэ ажилд ээждээ туслана үсттэй гэж асуулаа. Харин сахилгагүй бүжингүүд нь залхуурч үгүй ээжээ. Бид нэр гадаа гарч тогломоор байна гэж хашгиралдлаа. Ээж нь "Гүй тоглож наадахаас өмнө бидэнд хийх ёстой ажил байна шүү дээ" гэж дахин хэллээ. Бүжингүүд харин хар хурдаараа зүгтэж хөөрхөн ээжигээ ганцаарнг нь үлдээжээ. Тэгээд ах бүжин "Хүй дүүнараа. Бүгдээрээ хинтээ тоглох уу?" гэд эргэн тойрноо ажиглан харлаа. Тэгтэл хажуугаас нэгэн хэрэм "Та гурав надтай тоглохгүй биз? Зүгээр л миний хийснийг дагаад хийгээрэй. Бид хөвгөлтэй байж чаднаа" гэж гин. Тэгээд хэрэм нарс модонд дүүлэн гараад боргоцойг хид хидээр нь унгаж гарлаа. Бүжингүүд түүнийг хараад хөөх гэд цааш явлаа. Гүйж харайн тоглосон бүжингүүд өлсөж эхэллээ. Дунд бүжин идэх юм байсан бол мөн ч сайхан да гэхэд "Надтай хамт нэг өдрийн зоог барьвал ямар вэ?" гэж хэн нэгэн хэллээ. Тэгээд "Яг намайг дуурайгаад хийхтэл болно. Энэ их амархан. Нүдэн аниад хилэн урт сунгаад л болчихно. Чамд тэр дороо амттай сайхан ялаа баригдах болно шүү" ингэж хэллээ. Бүжингүүд паах бид нар чинь ялаа иддгүү шүү дээ гэж шулгналдаад цааш дэгдэцгээлээ. Үсэрч дэгдэн ядарсан отгон бүжин "Унтаж амрах тогтой газар олддогч болоосэй" гэж хэллээ. Тэднийг амрах газар олж амжаагүй байтал хүйтэн бороо зүсрэн шааглаа. Бороонд үнэхээр дургүй бүжингүүд гэр хүртлээ хамаг хурдаараа харайцгаалаа. Биднийг уучлаарай ээжээ. Гисээр 3 бүжин гимшингүй ороход их туулай үрсээ инхрийлэн тэрчээ. Бүжингүүд "Одоо бид танд туслаж болох уу?" "Танд туслая л да" гэж асуухт нь дараагийн удаа маргааш нөгөөдөргээд та гурваар туслуулах ажил их байгаа. Тиймээс одоо дахин зүгтхгүй гэж ээжтэй амлаад хоолоо идэцгээе гэж хэллээ. Нойрон хурч ядарч үлссэн бүжингүүд оройн хоолоо цадтал идээд уужим сайхан ор хэвтэртэй тухлан амарлаа. Жижиг хэнч гэлтгүй бүх зүйл сэтгэлээсээ хандаж байгаарай. Жижиг зүйл хэрхэн томорч байгааг анзаарч сонссон биз дээ хүүхдүүдээ.